зээл авъя гэсэн надаа ингээ процент тавьчих зүйл байдгүй. Гэдэг ч юм уу те. Энд тэнд санаагаа яриад явахаар ингээ алдчих гад байна гэл те. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг сонссны үндсэн дээр би өөрөө Монголд ийм платформ байд юм болов гэд хаагаад үтсэн чи яг тухайн үед бол байгаагүй. Тэгээ за ер нь бол хийх ёстой байна. Энэ бол яаж ч утсан угаас Монголд хэрэгтэй зүйл. Хизээ нэгэн цагт угаасаа хөгжих зүйл байгаад байна. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За манайхан өдрийн мэнд хүргэе. Бид та бүхэндээ ээлжид нэгэн подкастаа хүргэж байгаа. За өнөөдрийн сэдэв болохоор бид бүхний дотор үргэлж нэг юм хүслүүд үүдэх шүү дээ. Ямар нэгэн зорилго биелүүлэх нэг юм бүтээчгийн сан, ангичгийн сан гэсэн хүслүүд үүдэх. Зарим нь бол бодит болцсон, зарим нь бодит болоогүй. Хий гэхлээр ганцаараа санхүүгийн эрхчлөөнд хүрээгүй эсвэл яг хийгингууд зориг дутдаг, дээрэс нь зарим нэг зүйлс дутдаг. Гэхдээ яг таны хүсэл биелж болох тийм нөхцөл байдал хөгжсөн орнуудад бол өөр системтэйгээр тэрийг бий болгох механизм бий болсон байдаг. Харин манай оронд байхгүй байжгаад саяхнаас бий болж байгаа. Тэгээ яг энэ crowdfund буюу бүх нийт өөрсдөө оролцож байгаа эсвэл тэр хүсэж байгаа хүмүүс нь хамтдаа оролцож байгаа нэг зүйлийг бүтээдэг нэг тийм зүйл байна гэвэл та итгэх үү? За яг энэ тухай бид нар ярих гэж байгаа. Тэгээ энэ нь яагаад бидэрт хэрэгтэй юм бэ гэхээр бидний амьдралын чанар сайжрахад мэдээж бидний хүсэл биелэх бол маш том оо үр нөлөө үзүүлж тус болдог. Тэгэхээр та бид яаж энэ crowdfunding ашиглаж өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлээ босгох уу, бүтээх үү, биелүүлэх үү, мөн бусдынхаа хүсэж байгаа зүйлд яаж гар бие оролцож хамтдаа тэр зүйлийг араас оо хөөцөлдөж давааг давах уу гэдэг энэ сэдвээр бид нар ярилцах чинь. Тэгээ Fundia гэдэг компани үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Цэлмэгтэй бид нар өнөөдөр уулзах чинь. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баяр хүргэе нэгдүгээрт. Баярлаа. Яагаад тэгэхээр Монголын анхны яг одоо энэ цаг үеийн хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байж болох үз crowdfunding-ийн платформыг бүтээж байгаа хамт олныг манлайлж байгаа юм байна. Тэгээд энд нь би баяр хүргэж байгаа шүү хойн зүгсээ. Баярлаа. За тэгээ хоёлаа энэ айгуу гой сэдвийг хүргэж байгаа. Нэгдүгээрт хоёлаа суурь ойлголтоосоо эхэлсэн зүг байх гэж бодож байна. Манайхан дунд яг энэ санхүүгийн crowdfunding-ийн одоо энийг Монгол руу орчуулахаас л эхлэх хэрэгтэй байх тий. Crowdfunding гэдгийг яг зөв орчуулга нь юу байгаа? Дээрээс нь энэ санхүүгийн энэ гаргалгааг, аргачлалыг томьёолохоос эхлэдэг хөө. За хамтгийн санхүүжилт гэж ер нь бол одоо Fundia зүгээс бол ашиглаж явдаг. Зарим хүмүүс болохоор олон нийтийн санхүүжилт гэж бас ийм нэршил ашиглаа яваад байдаг. Миний хувьд болохоор хамтгийн санхүүжилт нь илүү тохиромжтой санагддаг. Хамтын гэдэг үг нь өөрөө бас нэг цаанаа гоё юм нэг үнэт зүйлтэй те ингээ бид нар хамтдаа нэг юм хийгээд байна гэдэг мессежийг аягүй гоё тодорхой өгж байгаа. Тэгэхээр ер нь бол хамтгийн санхүүжилтаараа цаашдаа бас ингээд одоо нийгэмд ингээд суурьшаад яваасай гэдэг хүсэлтэй. За crowdfunding буюу хамтгийн санхүүжилт нь ерөнхийдөө бол ингээд олуулаа нийлж агаад ямар нэгэн санааг ч юм уу бизнесийг санхүүжүүлж байгаа энэ үйл явцыг хийлээд байгаа юм. Сүүлийн үед болохоор энэ нэршил нь илүү технологитой ингэж нөгөө холбож ярьдаг болсон. Илүү юм вебсайт суурьтай, платформ суурьтай болоод ингээ хүртээмж нэмэгдээд маш олон хүн одоо энийг одоо access хийхтэй одоо хэрэглэж болох юм боломжтой болсон байгаа. Өмнө нь болохоор яг одоо түүхийг ярих юм бол их л юм ярихлах л да. Тэгтээ энэ одоо яг концепцийн хувьд тэ олуулаа нийлж байгаа ямар нэгэн юмыг одоо бүтээн байгуулах энэ санаа нь бол ерөөсөө тийм аим шив шин зүйл бол биш. Одоо айлч улсын дэлхийн түүхэнд угаасаа л байгаа зүйл.
одоо краудфандингийн түүхэн одоо жишээнүүдийг харах юм бол одоо Mozart гэдэг хөгжмийн зохиолч байгаа. За тэр зохиолч маань нэг концертынхаа хөрөнгийг босгохын тулд өөрийнхөө үнэнч фэнүүдээсээ ингээд санхүүжилт босгосон түүх хүртэл байдаг. Тэгээ тэр нь бас одоо боломжийн хөрөнгө босгоо концертээ хийгээ. За эргээд тэр нөгөө санхүүжилт одоо мөнгө хөрөнгө өгсөн хүмүүстэй өөрийнхөө ингээ гарын үсгтээ тэр хүнийхээ нэрийг бичээд ингээд ийм manuscript буюу одоо тэр өөрийнхөө зохиосон хөгжмийнхаа нэг их хувийг ингээд өөрийн биеэр ингэж бэлгэлдэг ч юм уу тий. Тэр энэ үйл явц угаасаа бидний түүхэнд байсан зүйл байгаад байгаа юм. Монголын хувьд болохоор би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр энэ одоо хамтдаа юм хийж бүтээдэг ч юм уу тийм гоё илгэмсэг энэ хандлага бидний соёлд угаасаа байдаг. Одоо бидний нүүдэлчин өв соёлыг хүртэл хараад үзэх юм бол одоо танихгүй ч гэсэн одоо замдаа одоо явж байгаа хүмүүс одоо traveling хийж байгаа хүмүүс одоо хоолунд өгөөд хоолж ундлаад гэртээ хонуулаад ингээ явуул ийм заншилтай хүмүүс штэ бид нар бол тэгээд одоо ч гэсэн ингээ хараад үзэх юм бол одоо Facebook-ээр ч гэсэн дүүрэн байдаг нэг нь өвдөж хавддаг тий ямар нэгэн хэрэгцээ шаардлага гардаг гэр орон галт өртсөн ч юм уу тиймэрхүү асуудлууд дээр маш олуулаа нийлээд маш хурдан хугацаанд ингээ тусламж үзүүлж чаддаг. Тэгэхээр ер нь бол энэ концепт бол байгаад байгаа. Яагаад энэ платформтой технологитой ингээ холбох нь чухал байгаа юм бэ гэхээр илүү ил тод болж байгаа. Хариуцлагатай, эзэнтэй. Тэгээд энэ босгосон мөнгөөрөө яг юу хийх гэж байгаа? Тэг хийсэн юм уугүй юу те? Энэ маш тодорхой болж байгаа гэсэн үг. Яг нь Facebook-ээр нөө сайхан сэтгэлээрээ хүмүүс ингээ дансандаа мөнгөө цуглуулад яг нөгөө одоо өвчнөд ч юм уу гэр оронгүй баа хүндээ ингээ авчиад ингээ өгдөг те. Гэхдээ энэ дунд нөгөө нэг бас нэг одоо лойрын гэмт хэрэг гардаг ч юм уу залингийн сайныг дагаа саар байгаа шүү дээ. Яг үнэ. Яг иймэрхүү асуудлууд ер нь бол их үүсдэг. Тэгээ энийг л ерөнхийдөө урьдчилан сэргийлж байгаа, хамгаалж байгаа бас нэгэн юм одоо их хэрэгсэл байна л гэж харж байгаа. Сая яг төгсгөл хэсгээр хэлж байгаа нөгөө энийг арай албажуулаад хариуцлагатай болгож байгаа гэдэг хэсэг ба шүү дээ. Энийг хоёлаа платформтойгоо уяад тайлбарлая гэж бодлоо л доо. Яг Fandia дээр бид нэр хамтын санхүүжилт босгоод ирэхин цагт яаж тэрийг хариуцлагажуулж одоо ил тод нээлттэй болгодгийг яг энэ үйл явцыг нэг тайлбарлаж өгөө. Тэгээ. За Fandia руу ороод санхүүжилт авах гэдэг товч дээр дарахад ерөнхийдөө автоматар нөгөө манайх чинь 3 үйлчлэгээ үзүүлдэг. Краудфандингийн хүрээнд. За нэг нь болохоор урамшуул дээр суурилсан хамтын санхүүжилт, хандив дээр суурилсан, за тэгээд хувьцаан дээр суурилсан хамтын санхүүжилт гэх юм 3 тусдаа үйлчлэгээтэй. Тэгээд аль үйлчлэгийг авмаар байгаа юм бэ гэдгийг сонгоно. Одоохондоо бол яг манай платформын хүрээнд бол ихэнх хүмүүс урамшууллыг сонгодог. Урамшуул дээр суурилсан хамтын санхүүжилт. За энэ одоо секшнээ сонгоод оронгууд шууд төсөл одоо бичих ийм темплет гарч ирдэг. За одоо энэ дээр та гарчгаа оруулаарай. За энэ дээр та маш богино тайлбараа оруулаарай гэх мэтлэн жишээтэй ингээ гараад ирдэг. Тэгээ тэрийг харж агаад хүн ерөнхийдөө шууд баг ингээ бичээд төслөө илгээх боломжтой гэсэн үг. Яг хөө энийг нөгөө манайхан жоохон нөгөө хитрхи юм хүндрүүлж ингээ бодоод байдаг бас талтай. Амар ингээл төсөл бичих гээл амар судалгаа хийх гэдэг нэг л те. Тэгтээ нөгөө талаараа энэ бол уг нь тийм байх ёсгүй. Маш амархан хэрэглэхэд амар ойлгоход амар. Тэг хүнийг тэгж амар зовоогоод байх хэрэгсээ шаардлага байхгүй. За тэгээд тэр төслөө бичиж оруулаад бид нар одоо Fandia руу илгээнэ гэсэн үг, илгээх товчийг дараад. Тэгээд тэр манай одоо Fandia-гийн админ тал руу ороод ирж байгаа гэсэн төслийн хүсэлт. За тэр төслийн хүсэлтийг Fandia-гийн төслийн баг шалгаж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор нөгөө due diligence орж ирж байгаа тий одоо санхүүгийн шинжилгээ тий. Тий санхүүгийн шинжилгээ орж ирнэ. Бизнесийн шинжилгээ. Тий тэгээ нөгөө хууль эрх зүйн орчин яг байгаа юм уу, яг нийцж байгаа юм уу? За нэмээд манай дотоод нөгөө үйлчлэгийн нөхцөл байгаа шүү дээ. Fandia-гийн үйлчлэгийн нөхцөл тэрнтэй бас нийцж гэнэ үү гэдгийг шалгана. Тэгээ ерөнхийдөө санхүүгийн тооцоол дээр амар нарийн шалгахгүй ч гэсэн ер нь ингээ бодит тоонууд орж ирж гэнэ үү? Тэгээ зах зээлийн яг үн ханштай тохирч гэнэ үү гэдгийг шалгаж байгаа. Энэ бас нөгөө талаараа нөгөө бас л нөгөө луврын юм эрсдлийг аль болох хаахыг хичээж байгаа зүйл гэсэн үг.
Тэгээд хэрвээ манай Фандиягийн төслийн хорооноос ингээд болж байна, зөвшөөрч байна гэд үзэх юм бол ер нь бол төсөл ингээд манай платформ дээр шууд нийтлэгдэж байгаа гэсэн үг. Ингээд лайв болж байна гэсэн үг. Тийм. Тэгээд яг төсөл оруулж авах явцдаа төсөл санаачлагч маань одоо их олон секшнүүд байгаа тийм ингээ гарчгаа оруулна, за түүхээ оруулна, өөрийнхөө storytelling-ийг оруулна, зураг бичлэгнүүдээ оруулна, тэнгуүтээ нөгөө баг хамт олноо оруулна тийм ингээ хин үүсгэн байгуулагчны хин одоо захирлны тийм ингээ бүх хүмүүсээ оруулцдаг. Тэгээд хэдэн хоног байршуулахын төслөө манайх бол минимумда хамгийн багадаа 7 хоног байршуулж болдог. Хамгийн ихдээ 90 хоног байршуулж болдог. Тэгээд тэр дундаа өдрөө сонгочин за хэрэг мөнгө босгомоор байгаа юм. Тэрэн дээр нь мэдээж манай нөгөө платформын шимтгэл бодогдоод бас орчиж байгаа. Нийт босгомоор байгаа мөнгө дээр нь. Тэгээ ер нь бүх мэдээллүүдээ оруулаад манай платформ дээр нийтлэгдсэн байгаа үед ер нь бол төсөл санаачлагч маань одоо жинхэнэ маркетинга хийх ёстой гэсэн үг. За яг ихэнх асуудлуудын нэг том зүйл нь болохоор нөгөө нэг төслөө оруулчаад орхичдаг тийм асуудал байдаг. Ингээд би саяны хүртэл оруулаад орхих юм байна гэж би бодож байсан. Харин тэр их буруу ойлголтоо одоо. Одоо яг хамгийн чухал хэсэг нь ирж штэ тийм. Энэ бол агуу төсөл маань нийтлэгдсэний араас төсөл оруулсан хүний хүлээх үүрэг нь юу гинэ? Маркетинг хийх хэрэгтэй. За олон нийтэд таниулах юм байна тийм. Яг гоо ингээд төслөө оруулчингууд яг ингээд мөнгөө барьцсан яг бэлэн юм хөрөнгө оруулагч ингээд санхүүжүүлэгч хүмүүс сууж байгаа гэж хүмүүс төсөөлөд ах шиг байгаа юм. Гэхдээ олон улстай ч гэсэн юм байдгүй. Одоо олон улсын Kickstarter гэдэг агуу том платформ байгаа штэ. Энэ платформыг харах юм бол фейлцэн төслүүд бүр маш их байдаг. Одоо success rate буюу одоо амжилтын хувийг харах юм бол 20% таа байдаг. Хамгийн ихтэй. Тэгэхээр ер нь бол маш их төслүүд фейлж байгаа гэсэн үг. Тэгээд яагаад ингээд зарим нь successful байгаад байгаа, яагаад зарим нь ингээд амжилттай санхүүжилттэй босгоод байгаа ингээд хараад үзэхээр тэр бол цэвэр яг маркетинг л байдаг. Төслөө аль болох олон хүнд хүргэх, өөрийнхөө найз нөхөд, гэр бүл хүрээлэл, ажлынхан, community ингээд зарим бизнесүүд бол аль хэзээний нөгөө хэрэглэгч нартай болсон байгаа шүү дээ. Customer base үүссэн. Тэгэхээр тэр хүмүүс рүүгээ аягүй сайн хурж ажиллаж байна гэсэн үг. Тэгээ энэ хэсгийг маш харамсалтайгаар манай зарим төслүүд ингээд орхицсан. Тэгээ ер нь бол одоо амжилтгүй болсон тохиолдлууд бол байгаа шүү. Тийм. Тэгэхээр за одоо хоёлаа бараг Фандиягийн хэрэглэгч болох хүмүүст сургалт орчиж штэ ер нь бол тий. Тэгэхээр энэ нөгөө нэг маркетинг хэсэг нь яг юу байвал юу хийх юм бол энэ нь амжилттай болсон тооцогдоод байна гэдэг дээр тайлбарх уу. Одоо эн чинь маркетингээ хийх ёстой гэд хэлчихлээ шүү дээ. Тэгэнгუთ Фандия ч өөрөө онлайн байгаа нэг платформ. Тэрэн дээр манай төсөл орцсон байна те. Тэгэхээр би нөгөө тал руугаа ийшээгээ харснаа гудамжинд байгаа юм уу хаана байгаа хин нэгэнд би энэ Фандия дээр очиод манай төслийн нэг хэсэг байх ёстой гэдгийг хэлэх ёстой гэж хэлж байгаа юм уу? Яг одоо энийг нэг үйл явцыг нь тайлбарлах уу? Тэгээ. За тэгээ. Яг зөв асуултыг хөндөж जैन л да. Яг маркетинг хийгэрээ гэж хэлээ орчихоор бас ингэж юу илээ, яг ямар маркетинг илээ, яаж хийх илээ гэдэг асуулт угаасаа төрж байгаа. Маркетинг хийгэрээ гэдэг нь төслөө сурчлаарай л гэж байгаа. Ингээд Фандия гэдэг тийм краудфандинг платформ дээр би өөрийнхөө одоо бизнест хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох төслийг оруулсан байна. Би ийм зорилготой хүн, тий. Миний стори ийм гэд ингээд тэрийг хүргэхийг яриад байгаа. Тэрийг хүргэх арга зам нь бол янз тий. Ингээд сошиал медиаг аягүй сайн ашиглаж болно. Сошиал медиаг ашиглаад олон улсаа ч гэсэн аягүй сайн санхүүжилт босгосон төслүүд бол байдаг. Тэгэхээр сошиал медиа чинь Facebook байна, Instagram байна, TikTok байна тий. Гол нь нөгөө нэг постэр бэлтжээл тэрийгээ ингээл бүх газраар ингээд шеэрлээд байх бол бас яг оновчтой маркетинг бол биш байгаад байгаа. Facebook дээр яг одоо юу хийвэл хүмүүст илүү хүрдэн гэвэл maybe storytelling хийх, ямар нэгэн пост бичиж оруулах ч юм уу тий. TikTok дээр магадгүй гоё бичлэг хийх, ийм reel хувилбараар ч юм уу богино хэмжээний ийм бичлэг хийх. За social Instagram дээр бол ингээд
зураг оруулах ч юм уу те ингээ нэг юм нөгөө янзын одоо юу гэдэг арга замаар маркетинг хийх боломж байгаа харагдаад байдаг. Нэмээд хэлэхэд одоо өөрийнхөө community яриад байгаа шүү дээ. Өөрийнхөө хэрэглэгч за өөрийнхөө яг бизнес ямар хүнд хүрээсэ гэж хүсээд байгаа гэдгээ өөрөө бас аягүй сайн тодорхойлох хэрэгтэй байгаа. Тэр одоо зүгээр жишээ татаад ярихад те ус үйлдвэрлэж байгаа төслөө оруулж байгаа бол тэгвэл хэрэглэгч чинь хин юм бэ? Ингээд эрүүл амьдрахыг хүсдэг те одоо залуу хүмүүс гэх юм уу те тэр хүмүүс магадгүй Facebook дээр хаана байж байгаа юм групптэй юм уу те групп руу шеэрлэх юм уу гэх мэтлэн ингээд зөндөө санаанууд бол байгаа. Яг Монголын хүрээнд хэмээл манай платформ дээр орж ирсэн нэг жишг төсөл гэж бол би хардаг. Эри гээд нөгөө юм хоньны ноосоор юм фильтртэй агаар шүүгч үйлдвэрлэж байгаа Монголд. Тэгээд манай платформ дээр 38 сая төгрөг босгох гэж орж ирсэн. Тэгээд хамгийн одоо миний баярлсан зүйл нь бид нартай ерөөсөө ингэж ингэх юм уу гэхгүйгээр зүгээр л ороод ирсэн. Ингээ өөрсдөө төслөө бичээд өөрсдөө бүх юмаа төлөвлөөд би бүр ингээ гайхаад ихэнхдээ нөгөө зааварчилгаахгүйгээр тий ихэнхдээ төслүүд нөгөө холбогдож зааварчилгаа авдаг. Ингээд яа тийм үү тэгээд бид нар ч өгөхөд happy л байдаг л та дуртай байдаг. Гэтэ энэ төсөл зүгээр л би дагаа шууд ороод ирсэн. Тэгээд яг нийтлэгдсэн үеэсээ хойш ер нь бол маш хурцтай мөнгө санхүүжилттэй ингээ босгоо явцсан. Өдөр болгон өссөөр л байсан. Яг нөгөө лайв нөгөө явж байгаа болохоор. Тэгээд яг маркетингийг хараад байхаар өөрийнхөө одоо боломжтой бүх арга хэрэгслийг бол хэрэгсэн байгаа юм. Өөрөөсөө вебсайттай. Вебсайтн дээр ороод худалдаа авалтаар ихээр шууд Фандиагийн өөрсдийнх нь төсөл рүү ингээд пэйж рүү үсэрдэг. Ч юм уу те. Эсвэл одоо өнөө ньюс ч юм уу одоо сошиал дээр яг трендинг болоод байгаа одоо ийм ньюс вебсайтуудтай хамтраад ингээд хөөрхөн юм контентууд ингээд бэлтцсэн. Тэрийг аягүй сайн түгээж байгаа. Өөрсдөө ч гэсэн контент ингээд хийгээд бэлдээ. Тэрийг ч гэсэн сошиал дээр ингээд түгээгээд гих мэтлэн иймэрхүү аягүй мондог маркетинг барьсан байна. За тэр чинь миний санджаар 30 хоног барьсан. Тэгээд давуулан биелүүлсэн. 38 сая босгож орж ирснээ. Бараг 53 сая ч үлээ 56 сая төгрөг босгоогоор авсан шүү. За одоо ямар төвшөнд байгаа лээ? Одоо Эри маань Эри маань ер нь бол нэлээд том дүн анх бол ярьж орж ирж исэн. Тэгээд бидний зөвлөгөөгөөр ер нь бол нэлээд бууруулсан. Яалтчгүй нөө Монголд шин ойлголт шинэ платформ байгаад байгаа болохоор одоо хэдэн зуун саяараа шууд босно гэдэг асуудал бол одоохондоо арай болоогүй. Тэгээ биднээс босгосон зарим хөрөнгө ашиглаад бусад гадны одоо хөрөнгө оруулагч нараас бас хөрөнгө хайж аваад нийлүүлээд үйлдвэрийнхаа нэг юм шинэ шугамыг бид нэр ингээ барих гад явж гинэ гэдэг мэдээллийг бол сүлд авсан. Урамшууллын хувьд нөгөө одоо санхүүжилт өгсөн хүмүүстэй манай эргийнхэн нөгөө агаар шүүгч амлсан байсан. Тэгээ бүгдээр ингээ нь бол ингээ санхүүжилэгч нартай олгоод явцсан байгаа. Яг тохоо үедээ. За саяны яг энэ цэгээс дараагийн үүсэж байгаа асуулт нь болохоор бид сая төслөө амжилттай бүр ингээд борлуулагтал нь явлаа шүү дээ. Хөрөнгө босголт хийтэл нь. Тэгэнгუთ сая урамшуул авж байгаа хүмүүс нь сая Эригийн хувьд бол бүтээгдэхүүн авчиж байгаа юм байна тий. Тэгэхээр өөр ямар краудфандед оролцож байгаа хамтын санхүүжилт өгж байгаа хүндээ ямар өгөөж өгдөг хэлбэрүүд байгаа юм бэ? Тэгэхээр дэлхийд бол 4 төрөл байдаг олон улстай. Урамшуул дээр суурилсан, хандив дээр, хувьцаан дээр, тэгээ зээл дээр суурилсан гэдэг юм 4 тустай одоо үйлчилгээ байдаг. Ихэнхдээ үйлчилгээ тус бүр дээр тустай вебсайтууд одоо платформуд байдаг. Одоо жишээ нь Kickstarter гэхэд зөвхөн урамшуул дээр суурилсан хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа явуулдаг. Дөрмөө тэгээд тохирсон юм байна те өөрөөсөө. Яг тэгж тохирсон юм уус яг тэгж явах нь зөв байгаад байгаа юм уу? Би бол яг хувьдаа сайн мэдэхгүй байна. Гэтэ яг нөгөө жишгийг хараад ахаар нэг тэгж яваад байгаа юм. Хандив дээр болохоор бас тусдаа GoFundMe гэдэг бүр яг тусдаа ийм платформ байдаг ч юм уу тий. Тэгээд урамшуул бол сая миний тайлбарласнаар за ямар нэгэн бизнес, за ямар нэгэн санаа стартап те өөрийнхөө үйлдвэрлэж байгаа, өөрийнхөө бүтээж байгаа тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ санхүүжилэгчдээ санал болгож байгаа л үйл явцыг хилээд байгаа юм. Эний гол концепт нь болохоор
одоо санхүүжилт өгж байгаа хүн маань зүгээр ингээ хандив өгөх нь эргээд тэр хүнд нэг жоохон сэтгэл гонсгор ч юм уу те бас нэг тийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр win-win situation үүсгий. Тэр хүн санхүүжилтээ өгчхөг. Тэнгүүт эргээд хариуд нь тэр одоо үйлдвэрлэгч маань төсөл санаачлагч маань ингээ баярлсан сэтгэлээ илэрхийлээд өөрийнхөө тэр бүтээсэн зүйлээ ингээ дээжийн тэр хүнд ингэж бэлгэлж байгаа ийм одоо концепт явж байгаа гэсэн үг. Хандив дээр болохоор угаасаа ойлгож байгаа шууд шулуухан буцааж ямар нэгэн юм одоо санхүүжүүлэгч маань хүртэхгүйгээр сайхан сэтгэлийн үндсэн дээр ингээд санхүүжилт өгж байгаа ийм үйл явцыг тусалж байгаа ийм үйл явцыг хэлж байгаа. Хувьцаа болохоор компани байгууллага нь өөрийнхөө хувьцааг санал болгож байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтад ийм үйл явц байгаа. Энэ нь болохоор одоо ХХК ийм жижиг хэмжээний IPO хийж байгаатай ийм адилхан үйл явц болж байгаа гэсэн үг. Тийм байна. Тийм. Зээл болохоор яг peer to peer lending буюу яг хувь хүмүүс хоорондоо ингээд зээл өгж авалцж байгаа ийм зүйл байгаа. Бизнесийн хувьд болохоор нэг хүн зээл өглөө гэж бодоход тэр өсөн санхүүжилтийн тодорхой хэмжээний нөгөө хүүтэй хэсэг одоо хугацаагаас тохироод тэгээ тэр хугацааныхаа эцэст ер нь бол хүүтэй нь өгсөн мөнгөнд буцаагаал олгож байгаа юм үйл явцыг хэлж байгаа. Юун дээр одоо хувьцаа санал болгож байгаа хэсгээр сайн хэлж штэ жижиг хэмжээний IPO хийж байгаа гэд манай дээр ер нь ийм амжилттай усан түүх байгаа юу? Яг crowdfund хийгээд тэр нь миний надад байгаа мэдээлэл дээр болохоор би бол байхгүй гэж бодож байна. ХХК дээр яг IPO хийж байгаа тохиолдол бол за барыг байхгүй болоо даа л гэж бодож байна. IPO хийх гэхээс илүү зүгээр хамтын санхүүжилтийн хэлбэрээр хувьцаагаа санал болгоод тэгээд одоо яг амжилттай явж байгаа тийм төслүүд байт юм болоо. Төсөл гэхээс илүү энэ чинь барыг компани болсон байгаа шүү Тийм дээ. компани болсон байгаа гэсэн үг. Байхыг бол үүсэхгүй. Надад бол тийм мэдээлэл бол байхгүй. Окей. Би зүгээр одоо яг хамтын санхүүжилтийг өмнө нь би надад нэг зүгээр өөрт байсан санаа шүү за. Хамгийн хэрэгтэй хэсэг нь хаана вэ гэж би боддог байсан нь яг манай улсад ардчлал байна уу гэхээр зарим хүмүүс ардчлал байгаа, зарим нь байхгүй болж байна. Зарим нь бол бүр ардчлалгүй болоод удаж штэ гэх мэтчлэн ингээд хүмүүс өөрийн гэсэн бодолтой байдаг штэ. Тэгэнгუთ хэвлэл мэдээллийн салбар бол засаглал, дөрөвдөг засаглал гэдэг хамгийн хурц одоо үнэн бодиттой байх ёстой салбар гэж ярьдаг байсан. Тэгээ одоо нөгөө харахаар манай ихэнх мэдээллүүд өөрөө цааталтаа хин нэгэн улс төрчийн эзэмшил бүхий мэдээллийн сувгууд байгаад идэх те вебсайтууд ер нь масс мэдээч гэсэн. Тэгэхээр нөгөө нэг олон нийт өөрөө мэдэх эрхээ эдлэхийн тулд мэдээний редакцууд нь өөрсдөө үнэн бодиттой мэдээлэл хүргэдэг байх ёстой. Зарчмын хувьд те ёс зүйн хувьд. Тэгэхээр нөгөө төлбөр төлөөд ямар ч хамаагүй мэдээллийг хаагуурч хамаагүй засаж болдог болцсон байгаа. Энэ үед яг үнэн хаана байгаа юм бэ гэж тайхлаар нэлийн ухаж олдно. Гэхдээ үнэнийг үргэлж нийтэлдэг редакцууд байна уу гэвэл их ховор харагдаад байгаа. Тэгээд одоо сүүлд болсон үйл явдлыг ажиглахлаар тэр редакц нь үнэхээр үнэн байсан юм уу, худлаа байсан юм уу гэдэг одоо ч бас тийм эргэлзээтэй. Яг нэг тал руу нь гараад энэ бол ийм байжээ гэж шийдэхэд айгүй хүнд байгаа. Тэгээ энэ бол маш удаан хугацаанд үргэлжилж байгаа хэвлэл мэдээллийн салбарт байгаа нэг тийм зүү бүс тогтолцоо байгаа тань л та. Ингээд цаад утгаар нь харах юм бол авилгал гээд бүр том асуудал руу орох бах. Тэгэхээр нөгөө нэг энэ үед олон нийт өөрсдийнхөө мэдэх эрхийн хүрээнд хамтын санхүүжилтээр босгосон редакцтай болох ёстой гэж би боддог байсан байхгүй юу. Тэгээд яагаад тэгэхээр тэнд ажиллаж байгаа сэтгүүлчийн амьдралын чанар муу байгаа байхгүй. Өөрийнх нь анхдагч хэрэгцээ хангагдаагүй байна те. Тэгэхээр өндөр үнийн дүнтэй одоо авилгалын өмнө тэр хүн үгүй гэж хэлж чадахгүй хэмжээнд байгаа учраас тэр хүн өөрийнхөө амьдралыг залгуулахын тулд хин нэгний төлсөн төлбөрийн чиглэлийн хүрээнд мэдээллийг бэлтгээд олон нийт рүү цацж байгаа. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө амьдралыг болгочоод байгаа. Тэгэхээс ч үр аргагүй нөхцөл байдал байна те. Сэтгүүлчийн цалин ямар байна? Сэтгүүлчийн одоо өөрийнх нь амьдралын баталгаа ямар байна гэд үзэхлээр гендеч буй гондоч буй гэдэг шиг. Тэгэхээр яг хамтын санхүүжилтээр боссон мэдээллийн одоо хаб тэ төв байгаад тэр цэгийг санхүүжуулагч нар өөрсдөө таньж байгаа учраас энэ дотор үнэн мэдээлэл байгаа
гэдэгт итгэлтэй байснаар ядчил бид нэр сонгуулийн үеэр зөв хүнээ сонгох. Тэ ямар нэгэн засагтай холбоотой эсвэл улс төрчтэй холбоотой энэ геополитиктэй холбоотой мэдээллүүд гарч ирэхэд бодит мэдээллийг хийж чаддаг тэр мэдээллийн редакц бий болох шаардлагатай гэж би үздэг байгаа байхгүй. Хин нэгэн санхүүжүүлчихлээр тэр санхүүжүүлагчийн өөрийнх нь хүслийн чиглэлд ажиллаад байгаа учраас олон нийт өөрсдөө босгоод ирэх юм бол тэр редакц маш одоо транспарент те шилэн тэгээд хариуцлагатайгаар мэдээллийг эргээд нөгөө хүмүүстээ өгөх гэж харж байгаа юм. Тэгэхээр би өнөөдөр байгаа бүх мэдээллийн сувгийг алдаатай байгаа гэж хэлж байгаа биш. Алдах магадлалтай. Тэгээд дээрэс нь тэнд ажиллаж байгаа сэтгүүлч нарыг бүгдээрээ мөнгө аваад мэдээлэл өгдөг гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ амьдралд нь хүүхэд нь өвдөхөд, эцэг их нь өвдөхөд тэр хүнд хэн нэгэн мөнгө санал болгоход тэр хүн тэр чиглэлд нь тэр үйлдэлийг хийгээс өөр аргагүй нийгэм нь өөрөө тогтцсон байгаа учраас энэ бас байх ёстой зүйл гэж шаарддаг байхгүй. Тэгээ харахаар энийг одоо би зүгээр чиний анхны мэдрэмжээр саяны зүйлийг сонссон анхны мэдрэмжээр Фандиягийн зүгээс энэ босч болох төсөл санагдаж байна уу? Үгүй юу гэдгийг би сонсмоор. Маш гоё санаа байна. Маш гоё тийм зорилготой. Угаасаа краудфандингийн нэг зүйл бол одоо арчлал тий хүртээмж хүн бүрийн оролцоог дэмжих. Тэгээд яг нь уламжлалт одоо хөрөнгө оруулалт тий санхүүжилтийг харах юм бол угаасаа нэг л хөрөнгө оруулагч байдаг. За тэр хүн маш их хэмжээний мөнгийг нэг дор гаргаж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байгаа гэсэн үг. За мэдээж эргээд нөгөө байгууллага нь өөрийнхөө хувьцааг санал болгож байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрийн эрх мэдлийг ингээд тэр хүнд өгж байгаа гэсэн үг шүү дээ. Хөрөнгө оруулагчтай өгж байгаа. Тэгэхээр яг нөгөө өөрийнх нь сая хэлсэнтэй айгу ингээд огтлцоод байна л да тий. Ингээ нэг л хүн яг хөрөнгө оруулалт хийсэн болохоор тодорхой хэмжээний эрх мэдлийг авах боломжтой. Краудфандингийн хувьд бол тэрийг бол оронгоор нэрвүүлчихэж байгаа гэсэн үг. Одоо нэг тийм хөрөнгө оруулагч гэдэг асуудал бол байхгүй. Нэг хүний эрхшээлд байх боломжгүй. Эрхшээлд байхгүй боломжгүй. Яг тэр төслөгч юм уу, тэгээ төслийн санаачлагч за бизнес тэр эрхлэгч хүн маань өөрийн эрх чөлөөтэйгээр ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл тэ өөрийнхөө бизнесийг ингээд авч явах боломжийг нээж өгж байгаа л ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр саяны нөгөө ярьсан яг юм хэвлийн одоо эрх чөлөөч юм уу те ийм зүйлийг бол хийхэд бол маш боломжтой. Хийгээсэй гэж хүсэж байна. Гадны яг жишгийг харах юм бол энийг бол civic crowdfunding гэдэг. За энэ болохоор яг нөгөө олон нийтийн эрх ашигын төлөө хийж байгаа юм crowdfunding-ийн төсөллийг ингээл civic crowdfunding гэж хэлээд байгаа юм. Тэгээ энийг түүчэлж байгаа одоо улс хот гэх юм бол Английн Лондон хот гэдэг. Тэгээ Лондонгийн одоо Лондон хотын захирагчтэй Mayor of London бүр энийг хүлээн зөвшөөрөөд өөрөө бүр ингэ маш их дэмждэг. Тэгээ энийг ингээд одоо яг civic crowdfunding жишээ татаад ярих юм бол те Английн Лондон хотдохны юм дүүрэг байгаа. За тэр дүүрэг юм тоглоомын талбайтай маш хуучирсан, маш муу. Тэгээ тэрийг тэр хавьд амьдардаг тэр community тэ тэр хамт олон тэр гэр бүлүүд тэ тэнд амьдарч байгаа хүмүүс нийлээд төсөл хий. Тэгээд энэ тоглоомын талбайгаа хэдүүлээ маш гоё болгоё. Тэгээ энэ ч хүүхдүүд ирж тоглодог тэ ингээ эцэг эхнэр ирдэг. Тэг эргээд энэ нөгөө эргэн тойрондох тэр нөгөө дэлгүүр нөгөө үйлчилгээний газар чинь хамтдаа ингээ хөгжөөд явах боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энийг нөгөө Mayor of London тэ хотын захирагчтайгаа хамтарч хийж байгаа. Тэгэхээр энэ нөгөө crowdfunding-ийн үйл явцтай энэ civic crowdfunding ч өөрөө нэг иргэд тэгээ нийгэм тэгээ болно одоо нөгөө төр захиргаа энэ хоорондын юм гоё гүүр болж орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын хувьд болохоор манай одоо дахиад жишээ татаж ярихад Фандия дээр нөгөө модын нөгөө гал сүнөгч робот гэдэг төсөл орж ирсэн. Яг тухайн үед нөгөө маш том нөгөө газ дэлбэрсэн юм асуудал үүсчихсэн тий гал одоо тэгээд нөгөө унтраах хэрэгсэл багц хэрэгсэл агуу тутмаг гэл тэгээд тухайн үед тэр төслийн санаа нь бол нөгөө хятадаас ийм гал сүнөгч робот хэдүүлээ худалдаж аваад тэгээд онцгойгийнхондоо ингээд бэлэглэе. Тэгээд нэг ч гэсэн хүний бас амнаас ингээд ирсдэхгүй ингээд юм байгаасаа гэд тэгээд
Энэ төслийн хүрээнд бол энэ бол яг ингээд civic crowdfunding болж байгаа гэсэн. Тэгээ энэ төслийн үйл явцад бас яг нэг юм жоохон харамсалтай юм уу зүйл нь болохоор нөгөө төрийн хийх ёстой ажлыг яагаад бид нар ингээд хийгээд байгаа юм бэ? Ингээд бид нар аль хэзээ нийл барыг татвараар ингээд зөндөлөх мөнгө өгч ийн тэр мөнгийг юунд ашиглаад байгаа юм гэдэг үнцгүүд бол маш их орж ирсэн. Тэгээд бухимдлыг бол ойлгож байгаа. Мэдээж төр засгийн хийх ёстой зүйлүүд гэж бол байгаа. Тэгтээ иргэдийн бас үүрэг хариуцлага гэдэг зүйл бас байх ёстой гэж би хувьдаа боддог. Төрөө хүлээгээ суугаад ах юм бол бид нар хизээ орчноо сайжруулахыг бол хэлж мэдэхгүй. Тэгтээ бид нэр өөрсдөө оролцоотой байгаа жижиг ч гэсэн хажуудах байгаа юмаа өнгөлөөд арчлаад ингээ санаачлагтай явж болоод орчноо сайхан болгоод авч болох бол why not яагаад болохгүй гэж гэдэг нэг юм үсэл бодолтой байгаа. Тийм нөгөө төр өөрөө хийх ёстой гэдэг хариуцлагыг нөгөө хүмүүстээ үлдээгээд цаг хугацааны үед бид нар тэрийг бий болтол цонх үүсчихэж байгаа учраас тэр цонх үед нь бид нар хохирч болохгүй байхгүй тий. Тэгэхээр яг хүн өөрөө хүмүүс өөрсдөө нийлээд асуудлаа өөрсдөө шийдэх нь магадгүй амьдарч байгаа энэ цаг хугацаанд өөрсдөө эрсдлээс хамгаалах зөв үйлдэлж байж магадгүй. Тэгэхээр энийг бүх хэсгийг нь төрлүүгээ үлдээх нь бол бас бидний сонголтын асуудал. Тэгэхээр бид нэр хэнийг төрлөө сонгоцсон тэд нар нь ажиллаж чадахгүй бол авч хайдаг нь бас бидний сонголтын асуудал шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нар хаана ойлгох ёстой шүү. Би бас ойлголтоо илүү баттгах зорилгоор яг бодит жишээнүүдийг ярил илүү хүмүүст наалтах гэж бодож байна л доо. Тэгээд юун дээр одоо магадгүй манад болон гадаадад яг саяны ярьсан хамтын санхүүжилтээр боссон амжилттай явж байгаа түүхүүд болон амжилтгүй болж байгааг нь бас хоёлаа ярьсан зүг баг. Тэгээ юу хийгүүл амжилтгүй болчихсон юм бэ гэдгийг нь одоо сонсчвол амар штэ. Замаа төтлөөд тэгээд за ингүүл болдгүй юм байна гэдгийг мэдээд байна. Амжилттай олон улсын одоо жишээ гэх юм бол Kickstarter дээр ер нь бол нэлээд олон жил хамгийн их санхүүжилт татсан төсөл гэж явж исэн Pebble Watch гэдэг төсөл байгаа. За. Тэр нь болохоор нөгөө одоо бидний мэдэх нөгөө smart watch дэлгэцтэй юм цаг. Тэгээд тэрэн дээр нь одоо янз бүрийн мэдээллүүд харагдчих идэг touch screenтэй ч юм уу тийм watch байгаа. 2012 онд Kickstarter дээр төслөө оруулаад 30 хоногийн дотор $10 сая босгосон. Бүр юм түүхэн амжилттай нэлээд олон жил хамгийн дээд амжилт юм шиг. Дээд амжилт гэж явсан. Тэгсэн чинь сүүлд бас нэг ном ийм нөгөө 4 одоо ийм сервистэй ийм ном байгаа байхгүй юу? За. Тэр ном болохоор $40 гаруй сая босгоцсон. Энэ одоо бүр яг түүхэн амжилт болсон явж байгаа юм байлээ. Номын зохиолоо паблиш хийсэн юм уу? Тий. Тэгээд энэ зохиол цаашаага амжилтанд хүрнэ гэдэгт итгэсэн үнэ нь хичнээн сая доллар гинэ. $40 сая, $40 гаруй сая байгаа байхгүй юу? За. Тий. Тэгэхээр үнэхээр зохиолыг анзаарсан уу? Би бол сайн анзаараагүй. Миний ойлгоснороо л юм жоохон одоо Harry Potter тал руу жоохон fantasy тал руугаа тийм жоохон sci-fi тал руу юм зохиол юм уу да гэж би харж исэн. Тэгээд тэгэхээр ингээ харахаар нөгөө хүн дэмжих гэсэн төслөө бол ингээ үнэхээр дэмжиж чаддаг те маш олоолаа бол дэмжиж чаддаг. Kickstarter дээр би буруу санаагүй бол 200 сая хэрэглэгч байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш том хэрэглэгч юм баазтай юм 200 сая мондог юм платформ бол яалчгүй байгаад байгаа. Дахиад нэг зүгээр юм одоо хөгжилтэй юм уу юм бас айгүй сонирхолтой жишээ. Нэг залуу 2000 бас 12 он хавцаасан баха 2013 он ч лөө би төмсний салаад хийж ийн гэдэг ийм төсөл оруулсан. За. Тэгээд зүгээр ингээд нийт салаад байсан. Тэгээ нөгөө storytelling зүгээр л би ингээд төмсний салаад хийх гэж байна. Тэгээ зүгээр нэг өгүүлбэр ингээд оруулсан. Тэгээ тэр нь $50,000 босгосон. Йоо. Тэгээ юу байсан тэр нь? Тэр нь зүгээр л төмсний салаад хийх гэж байгаа. Тэгээд зүгээр нэг оромшуул нь болохоор ингээд нөгөө хийсэн салаада харьцаглаад ингээд санхүүжилэгч нар руугаа ингээд явуулах. За. Тэгээд ингээд $50,000 тэгээ авцсан юм уу те? Авцсан босцсон. Тэгээд тэр нь ингээд төмсний салаада хийж явахдаа санхүүжилэгчийнхаа нэрийг нь хэлнэ гэж байгаа байхгүй юу? Энэ мэтлэн ингээд агуу юм сонирхолтой амар weird бичээд бодвол ингээд видео болгоод явуулсан багт те. Тий, видео тэгээ малгай
ийм подволк те ингээд хөмсний зураг маргатай. Тэгээ ингээд тэр чин бүр хамгийн үнэтэй багц нь $110 байгаа байхгүй юу. Тэгээ тэн дээр ингээд төмсний салаадыг амтлагчаас сонголно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр амар кастом тэр хүний хувийн сонирхлыг шингээсэн салаад гарч ирж байгаа юм шүү дээ. Тэгээ ер нь бол амар сонирхолтой. Энэ ингээд ийм жоохон одоо мангар дууч юм уу те ингээд нэг ийм сони өмөртлөө үнэхээр хүн ингээд сонирхоод вакцин аваад байна гэдэг нь бол айгүй юм сонио. Тэгэхээр эргээд энэ нөгөө нэг маркетинга айгүй сайн хийж чадсан байна тий. Тэгээд энэ магадгүй бас юм сонирн болохоор хүмүүс хоорондоо айгүй шеэрлсэн баг. Ингээд хөө энэ төслийг хараа ингээд ийм сони юм хийж штэ ч юм уу тий. Тэг хүн тэр нь бас ийм айгүй юр бусын санагдаж байгаа болохоор яадаг нэг ингээд аваад үзье ч юм уу тий. Нэг тийм филинг бас төрүүлсэн байх магадaltaй байгаа байхгүй юу. Тэгээ эргээд зүгээр бодоод үзэхээр энэ төсөл санаачлагч нь өөрөө бас магадгүй нэг юм маркетингийн genius хүн байсан ч юм уу те ингээд албаар баг ингээд энэ амарлаг маркетинг болно гэж хийсэн ч юм уу бас тийм тал байх магадaltaй санагдсан. Тэгээд Kickstarter дээр бас гоё юм нөгөө нэг юугаа нөгөө апдейтээ ингээ оруулаад яваад байх боломжтой төсөл санаачлагч нь одоо ингээд за одоо би ийм юм хийж шүү авсан мөнгөөрөө би ингэсэн шүү гэж яг санхүүжүүлэгчтэй on time те яг ийм бодит апдейт өгөөд явах боломжтой. Чаан бүр ойлуулчлаа сая. Саяны төмсний салаадны түүх нэрэл хим мэдхвэд те. Зүгээр яг хэрэгцээгүй юм шиг сонсогдож байгаа юм нэ. Яг амьдрал дээр хийгээд үтсэн чинь бидний төсөөллөөс илүү л одоо хэрэгцээтэй байсан байгаа хөх те. Бага зогсохгүй $50,000 босгоод нөгөө нь хийгээд талууд нь харилцсан ашигтай л одоо дууссан байх гэдэг нь шүү дээ ер нь бол те. Тэгээ бодглохлоор хүний толгойд юу ч орж ирж болдог. Тэгээд тэр нь одоо бидний төсөөлөл ямар ч л байсан нэг хязгаартай л байгаа шүү дээ. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүст ямар ч санаа хүсэл байж магадгүй юм байна. Тэгээд тэр нь яаж болох юм бэ гэдгийн жишээ нь энэ байна л та тий. За хоёлаа сая болдог хэсгийг ярьлаа. Бүр нулимсаа гойжулж байгаа ярьлаа шүү дээ. Одоо гунигийн нулимс гарахаар тийм бүр болдоо ингээд ихтэй яа гэм бэ гэмээр юм юу болчихсон. За яг жишээ татаад ярихээс илүүтэйгээр зүгээр шууд хэлчихье гэж бодож байна. За. Яа. Ер нь бол дутагдaltaй тоолууд бол байгаа. Ер нь бол яг миний сая өмнө ч ярьжсэн те төслөө оруулаад орхичдаг. Зүгээр ингээл хайчдаг. Ерөөсөө ямар ч идэвхжүүлэлт хийхгүй. Тэгээд тэр нь хөөрхөн ингээл цаг нь яваал байдаг те хугацаа нь яваад байдаг. Тэгээд ингээд 0 тэ санхүүжилт боссон гэдгийг харахад бол үнэхээр гонигтай байдаг. Энэ маркетинг хийнэ гэдэг нь бол заавал амар мэрэгжлийн маркетинг хийгээд байх зүйл бас биш ээ. Тэ энийг бас энгийнээр ойлгож болно. Ер нь бол хүн төслөө эхлүүлж байхдаа стратегид эхлүүлэх ёстой. Зүгээр нэг өдөр сууж агаад за би ер нь төсөл оруулаадахыг гэх биш. Энэ бол за би ямар төсөл оруулах гэж байгаа. Миний зорилго юу юм те? Ямар хүмүүст хүрч ажиллах гээд байгаа юм. Тэгээ миний энэ төсөл нийгэмд өөрөө ямар нөлөөлөлтэй юм те? Ямар нөлөөллийг бий болгоод байгаа. Яагаад би энийг хийгээд байгаа юм? Гэх мэтчлэн энэ асуултуудаас эхлээд нөгөө тэр хүний storytelling эхэлнэ те. Ингээ би ийм түүхтэй хүн би анх ингэж одоо амьдарч байгаа ийм үзэж туулаа те би ийм санааг олсон ч юм уу те. Энэ бүх зүйл энэ төслийг маш сонирхолтой болгож идэг. Энэ санхүүжүүлэгчтэй одоо тэр төсөл ингэж гоё connection үүсгдэг, холбоог ингэж үүсгдэг, илүү бодит, илүү ойрхон санагддаг. Тэгэхгүй би ийм хийх гэж байгаа надад ийм мөнгө хэрэгтэй байна гингүүт ингээд тэр сэтгэлийн тэрний ийм trigger те сэтгэлийн хөдлөж байгаа зүйл өөрөө storytelling байгаад байгаа. Сэтгэл хөдлөж санхүүжүүлэгч маань одоо санхүүжилтээ өгөөд байгаа тий. Хүсэн штэ. Хүснэ. Тий. Тэгээ энэ муухай ингээ нөх хүний манипуляц хийх гээд байгаа зүйл ерөөсөө биш штэ тий. Хүн зүгээр өөрийнхөө л бодит үнэн түүхийг л ингэж ярьж байгаа. Тэгээ тэр нь хүний сэтгэлийг хөдлөж байгаа л ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр гол point бол стратегтэй баймаар байна. Тэгээд төслөө хизээ оруулаад хизээнээс яг лайв болгоод тэгээд тэрийг яаж маркет хийх гэж байгаа гэдэг бүр арга замуудаа анханасаа бүр тодорхойлоод төлөвлөгөөтэй орж ирсэн төслүүд амжилттай болдог. Тийм зүйлгүй төслүүд бол ер нь л бараг ихэнхдээ тэгэл амжилтгүй болдог юм зүйл байгаа. Тэгэхээр олон юм ярихаас илүүтэйгээр стратеги л гэж хэлмээр байна.
Стратеги буюу та хүрх цэгээ тодорхой үйлдэлүүд дээр шат дараалуулсан нарийн төлөвлөгөө. Тэгээд манайх чинь би бас яг өөрөө бас энэ нэг одоо хохирогч гэж хэлэх нь цааш юм тий. Ер нь бол нөгөө нэг бид нэр зарим нэг гадаад үгнүүдийг хэлж мэдээд хэрэгж мэдээд идэх хэрнээ яг агуулга нь юу вэ гэдгийг бас сайн тайлбарлаад хэлчих юм бол залуу үе маань илүү тэрийг хэрэглэж чадах юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ стратеги бол байлдаанаас үүдэлтэй үг. Тэгээд өрсөлдөгчөө дарахын тулд яаж бага зардлаар дарах вэ гэхлээр сайн бодож жоод үйлдэлүүдэд шатараалан төлөвлөж жоод хэрвээ ингүүл тэгнэ гэдэг одоо Германда илүү нөөц төлөвлөгөөтэй болгох гэх зэрэг юмнуудаар яаж байгаа. Тэгээ тактик, стратеги хоёр бас хоорондоо аль нь юу вэ гэдг нь бас хүмүүст тийм шууд ойлгохдод хэцүү байдаг. Тактик бол тэр стратегийг биелүүлэхэд хэрэгжилж байгаа бас нэг тэр арга зүй. Тэгээ бас төлөвлөгөөний нэг хэсэг нь. Тэгээд зүгээр амьдрал дээр биднэрт ил байгаа миний сайн мэдэх бол дуучин Magnolia манай подкастаар орж исэн залуу Дүлгөөн бас Fat Cat гэдэг нэртэй тарган муур гэдэг нэртэй jazz club-ыг хамтын санхүүжилтээр босгосон бодит жишээ байдаг. Хэрвээ та бүхэн одоо үзмээр байх юм бол Fat Cat Jazz Club руу очиод үзээрэй. Тэгээд тэнд ингээд ер нь санхүүжилт өгсөн хүмүүсийн нэрс нь ингээд байж идэг. Тэгээд энэ бас Монголын анхны нэг юм одоо клуб байх те, хүмүүс очиод амьд jazz тоглолт үзээд дээрэс нь тэнд найз нөхдөдөө одоо нэг оройг юм уу хитэн оройгч хамаагүй тий өргөжлүүлээд өнгөрөөж болдог нэг тийм хэсэг байгаа. Тэрэн дээр би зүгээр миний мэдэхгүй байгаа хэсэг нь хамтын санхүүжилт өгсөн хүмүүс нөгөөжөө аваад одоо ер нь ямар ч ашигтай явж байгаа юм бол тэрийг бас мэднэ байхгүй баггүй хугацаагаар та өнгөрөөсөн байна. Ковидын өмнө байсан баха. Ковид үеэр. Тийм би бас тийг сонсч байсан. Би бол өөрөө хувьдаа үйлчлүүлж үзэж байгаагүй. Гэхдээ би нэг онлайнаар ярилцлагыг уншиж исэн. Тэгээ тэрэн дээр яг нэг санхүү талаасаа нэг жишээ татаад ярьсан байсан. Тэгээ тэрэн дээр болохоор одоо Cat Jazz Club нь ийм хамтын санхүүжилтээр хөрөнгө босгож исэн. Тэгээ энэ одоо санхүүжүүлэгч нартаа өгч исэн benefit гэх юм одоо урамшууллан тий хан дээр ингээ нэрийг нь ингээ дурсаад ингээ бичих. За нэмээд одоо нөгөө энэ клубаар одоо жилдээ нэг удаа яг өөрийнхөө хүссэн ивентийг те яг өөртөө зориулаад одоо клубыг хааж агаад гэсэн үг шүү дээ те хувьдаа ингээд ашиглаж болох юм эрхийг өгсөн. За тэгээд миний дараа нь сонсох нэ ер нь бол уг хүмүүсийнхаа санхүүжилтийг буцаагаад өгсөн гэж бол сонссон. Тийм үү? Тийм. Тэгэхээр тэгээ хувийн болгоцсон юм уу? Тийм тэгээ хувийн болгоцсон гэж би бол сонссон. Яг бодит яг 100% факт өгөөг бол би мэдэхгүй байна. Сонссон зүйл бол энэ. Гэхдээ концепцийн хувьд ингэж явсан нь бол айгүй тийм надад бол айгүй баярламар санагддаг, амар смарт тий. Тэгээд яг тухайн үед нөгөө Монголд краудфандингийн платформ, вебсайт гэдэг зүйл бол байхгүй байсан. Тэгээ өөрөө одоо утгаар гэх юм уу өөрийнхоороо ингээ краудфандингийг өөрийнхөө хүрээллээр хийгээд тэгээ Монголд байхгүй юм jazz club-ыг ингээ байгуулад явж байгаа нь бол яг л nice айгүй гоё жишээ гэж би харж байгаа. Саяны хэлсэн хэсгээр би нэг тодруулга авмаар байна. Фандия тухайн компани санхүүжүүлэлтийг одоо тухайн төслийн санхүүжүүлэлтийг босгохоос гадна боожох хугацаанд нь гар бие оролцсон юм уу? Үгүй. За. Фандия бол ингээд одоо юу гэдэг инкубатор шиг ажилладаг гэсэн үг бол ерөөсөө биш. Фандия бол нэг хосондоо одоо эйженси шиг ийм холбогч гүүр шиг ажилладаг гэсэн үг. Төсөл орж ирлээ, төсөл санаачлагч, санхүүжүүлэгч хоёрыг уулзуулдаг. Яг одоо наадлыг харах юм бол тэгж ойлгож болно. Ингээ санхүүжилт босч байгаа тий. Гэтэ цаад утгаараа Фандия бүр ингээ яг ийм цэвэр утгаараа инкубатор шиг ажиллах байгаа юм шиг мөртлөө санхүүжилт босхоос өөр маш олон одоо ашиг тустай зүйлүүд байдаг. Тэгээд энийг юун дээр харж болдог вэ гэхээр манай платформ дээр орж ирсэн санхүүжилт амжилттай босгож чадаагүй мөртлөө айгүй юм сэтгэл ханамжтай байдаг хүмүүс бол олон байдаг. Тэгээд эргээд бид нартай холбогдоод талархсан сэтгэлээ ч илэрхийлжсэн тохиолдлууд байдаг. Тэгээд энэ хүмүүс маань яагаад байна вэ гэхээр
нөгөө одоо юу гэдэг Монголын жидүүч юм уу те стартапын хувьд ингээд яг тусгайлсан маркетингийн хүнийг ажилуулах ч юм уу юм баг хамт олонтой байхад хязгаарлагдмал штэ те одоо хөрөнгө оруулалтад агаад тэгэхээр тэр тал нь айгүйх дутагддаг. Тэгээ Фандиа дээр орж ирснээрээ бид нартэй одоо зарим төслүүд одоо стратегийн төвшөнд те ингээ брейнсторминг одоо санаа ингээ солилцож суудаг. Тэгээ тэр хүрээндээ ер нь бол айгүй гоё шин санаанууд авдаг гэж байгаа. Тэгээ тэр санаануудаа өөрөө ингээ дараа нь хэрэгжүүлээд явдаг, community-га бий болгодог, тэ санхүүжилттэй амжилттай босгосон стартап маань өөрөө ирээд эхний нөх хэрэглэгч нараа өөрлөгөө татчихдаг. Тэгээ тэр хэрэглэгч нар маань тэр бүтээгдэхүүн үйлчилгээг аваа сэтгэл ханамжтайгаар дараагийн худалдаа авалтыг хийх юм одоо customer base ингээд өсөж байгаа гэсэн үг. Тэгээ нэмээд ер нь бол бас тэгэл ингээ цаашаа яриад авах юм бол угаасаа ингээл нийгэмдэх нөлөөлөл, нийгмийн инновац гээл те ингээ маш олон сэдвүүд рүү ер нь бол орж болно л доо. Тэгэхээр аль талаас маш олон талын юм ашиг тустай зүйл ер нь бол краудфандинг сүүлийн үед ингэж хувирч болоод байгаа гэж харж байгаа. Юун дээрээс би зүгээр түрүүн Fat Cat-ийн жишээн дээрээс бусад хүмүүс нь одоо нөгөө санхүүжилт өгсөн хүмүүсээсээ худалдаж аваад тэдрийг гаргацсан гэдгийг сонсоод би зөв нэг одоо бизнесийн дараагийн шат бол exit plan шүү дээ. Яг босгож чадж байгаа бол тэрнээс гарахаа бас төсөөлж төлөвлөж чаддаг байх хэвээр дараагийн шатны зүйл. Тэгэхээр нь би Фандиа энэ дээр оролцсон болов уу гэж сонирхож асуусан. Тэр бас одоо бизнес хөрөнгө оруулалт хийж сурж байгаа хүмүүсийн дараагийн шатанд хийх өстой бас нэг том ур чадвар хөгжүүлэх ур чадваруудын нэг баг. Юун дээрээс одоо стартап болон энтерпренeur хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол тех тал руугаа хэлбийцэн. Тэгэд яг энэ хэсэг хүмүүсийн хувьд Фандиаг ер нь ямар боломжийг харах хэвээр тэр талаас нь сонсъё. Стартапуудын хувьд бол мэдээж хамгийн түрүүнд нөгөө санхүүжилтийн хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Саяхан бид нөгөө Startup Marketing Space гэдэг байгууллагатай нөгөө санал бичиг байгуулж исэн. Тэгээд энэ байгууллага маань ингээд судалгаа хийсэн байгаа стартапуудын дунд, Монголын стартапуудын дунд. Тэгээд судалгааны үр дүнд ер нь бол ингээд санхүүжилт маш тутмаг. За ер нь жоохон ингээд хумигдж байгаа тий нөгөө санхүүжилтийн боломж нь хөрөнгө оруулалтын боломж нь ингээд хумигдж байгаа юм зүйлүүд бол ингээд ажиглагдсан гэж ярьж исэн. Тэгэхээр ингээд одоо энэ подкаст ихэнд ч гэсэн хоёлаа ярьжсэн тий хөрөнгө оруулалт бол ингээ уламжлалт байдлаар бол ингээ нэг хүн маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ стартапуудын хувьд бол нөгөө angel investor гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээ нэмээд нөгөө хөрөнгө оруулагч нар маань бас эрсдэл айгүй хардаг тий. Тэгээ стартап ч өөрөө ямар амар эрсдэлтэй салбар хэлээ тий. Тэгэхээр нөгөө өгөхөөсөө илүү өгөхгүй байх ингээд одоо юу гэдэг боломж нь айгүй өндөр. Тэгэхээр заавал энэ замаар явах шаардлагагүйгээр стартапууд маань өөрийнхөө нийгэмд ингээд үүсгэж байгаа нөлөөлөл, инновац тий энэ бүх зүйлээ сурчлаад төслөө үүсгээд олон нийтээсээ дэмжлэгээ авахын боломжийг нээж байгаа гэсэн үг. Тэгээ энэ өөрөө ирээд одоо банкнаас зээл авч байгаа шиг ингээ барьцаалбар шаардлагагүй, олон бичиг баримт ингээ бүрдүүлэхгүй, тий нөгөө зээлийн хүүгийн дарамт юусоо үүсэхгүй. Ийм нэг шин ийм санхүүгийн хэрэгсэл үүсчээд байна. Яг краудфандингийн үүслийг ингээд олон улстай харах юм бол Америкийн хувьд жишээ нь яг 2007 оны нөгөө эдийн засгийн хямралын дараахан хуульчлагдаж ингээ гарч ирсэн зүйл байгаа байхгүй юу. Тэрийг юу гэж ойлгож болох вэ гэхээр эдийн засгийг сэргээх нэг боломж гэж харсан байна Америк. Тэгээд энэ нөгөө Jumpstart Our Business Startups гэдэг ийм хууль байдаг. Тэгээд тэрний бүрний хэсэг болж орж ирсэн crowdfunding гэдэг. Тэгээд энэ хуулийн гол зорилго нь бол бид нар бизнесүүдэд дэмжих хэрэгтэй байна, стартапуудыг дэмжих хэрэгтэй байна, эдийн засгийн эргэлтэнд ингэж хурдан оруулах шаардлагатай байна гэдэг. Тэгээ зөвхөн Америк гэлтгүү, Герман, гэмшлэн улсууд одоо Австрали тий бүгдээрээ дандаа ямар нэг юм санхүүгийн хямрал болсны дараа краудфандинг гэдэг зүйл рүү ингээд илүү ингэж ойртож, ингэж бодлогын хэмжээнд дэмжиж өгсөн байгаа даа. Тэгэхээр Монгол ч гэсэн яг энэ замаар явах
шаардлагатай гэж бол би хувьдаа боддог. Уламжлалт тийм цаг нь олцсон. Уламжлалт аргууд бол мэдээж байж гин. Боломжтой хүмүүс нь банкнасаа зээлээ аваад одоо юу гэдэг уламжлалт аргаар нь хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтад татаад явж болно. Гэхдээ бусад жидүү стартап гэх мэтлийн бичил одоо энэ бизнес эрхлэгч хүмүүс маань тэгвэл арай өөр боломжтой байж болно шүү дээ тий. Тэгэхээр энэ краудфандинг ийм л зүйлийг л шийдээд байгаа юм зүйл байгаа. Яг одоо дийлэнх хөрөнгийнх нь ихэнх хувийг манай улсад байгаа дийлэнх хөрөнгийн ихэнх хувийг нь хүн амынх нь 2-5% дээр л байгаа шүү дээ. Дэлхийн өөрөө бас яг нэг ийм пропорцтой байдаг. Тэгээ нөгөө залуучууд зөнхөлж байгаа энэ үед бас яг нөгөө хөрөнгө оруулалтыг арай илүү ардчилсан болгож байгаа нэг хэлбэр нь яалтчгүй энэ хамтын санхүүжилтийн хэлбэр байгаа шүү дээ. Юун дээрээс би зүгээр нийгэмд яг энэ зөв цаг нь болцсон байгаа, орж ирэх ёстой байгаа хэрэгслийг оруулж ирж байгаа хүнийг нь ер нь яагаад энэ нэг анх одоо үүсгэн байгуулах болсон юм бол тэрийг сонирхож үзвэл сонирхолтой байна л да. Би өөрөө Лондонд их сургуулаа төгссөн. Тэгээд миний одоо сурч исэн сургуульд краудфандингийн платформтой байсан. Тэгээд энэ өөрөө их сургуулийнхаа одоо юу гэдэг хүрээнд инновацийг дэмжиж байгаа юм платформ байсан. Шинэ санаануудыг санхүүжүүлдэг. Нэмээд их сургууль нь өөрөө дотоод нөөц бололцоогоор дэмжиж авчдаг. Нэг жишээ татаад ярихад саяхан би бас ингээд нөө сургуулийнхаа вебсайтаар ороод харахад одоо Африкийн Нигер улсын одоо иргэн залуу манай сургуулийг бас төгссөн. Entrepreneurship гэдэг ийм ангийг төгссөн хүн байгаа. Тэгээ энэ хүн нутагтаа буцаж очоод ийм вакцины одоо хүүхдчин вакцина хийх цаг болцсон шүү гэдэг ийм alert өгдөг ийм зүйлт ингээд хийцэн байгаа байхгүй юу? Яагаад энэ тэр улсад амар чухал байгаа даа гэхээр нөгөө цахимжаагүй. Тэгэхээр нөгөө хизээ ямар вакцин хийцэн дараачих нь хизээ хийх ёстой юм гэдэг тийм одоо record тэгээ одоо ээж хүн тэрийг мэдгэд хэцүү. Тэгээ тийм гой зүйлийг зохион бүтээгээд манай сургуулийн тэр краудфандингийн платформоор оруулаад мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөөг нь аваад ингээд өөрөө нийгэмдээ ингээд эерэг нөлөөлөл үүсгээд явж гинэ гэдэг чинь амар гоё надад санагдчихж байгаа байхгүй. Тэгээ тухайн үедээ ч гэсэн надад амар сонирхолтой гоё санагдчихсан. Тэгээ Монголдо буцаж ирээд ер нь л нөхцөл байдлыг анзаараад за ер нь ингээд амар гоё төслийн санаануудтай хүмүүстэй их уулзчихсан, их танилцчихсан. Тэгээ гол юм нөгөө санхүүжилт ерөөсөй байдгүй. Мөнгө байхгүй. Тий. Тэгээд зээл авъя гэсэн надаа ингээд процент тавьчих зүйл байдгүй. Гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ийм тэгээ ингээд эн тэнд санаагаа яриад явахаар ингээд алдчих гад байна гэл тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг сонссны үндсэн дээр би өөрөө Монголд ийм платформ байд юм болов гэд хаагаад үтсэн чи яг тухайн үед бол байгаагүй намайг хайж исэн үед. Тэгээ за ер нь бол хийх ёстой байна. Энэ бол яаж ч утсан угаас Монголд хэрэгтэй зүйл. Хизээ нэгэн цагт угаасаа хөгжих зүйл байгаад байна. Олон улс ингэж хөгжиж байгаа юм чинь Монголд бол эрхэн л ойлгомжтой. Тэгээд яагаад одоо биш гэж. Тэгээд энэ бол одоо таны одоо энэ подкаст бол таны passion project гэдэг дээ шүү дээ. Энд бас миний passion байгаа. Зөв. Амар гоё чиглэл сонгож авсан байна. Тэгээ дээрэс нь яг цагаа олцсон. Тэгээ би сая Африкийн оюутны жишээг сонсоод Африкт сая хэлж штэ захимжаагүй учраас тэнд энэ хэрэгцээ байна гэд. Тэгээд тооцоололоор бол дэлхийн хүн ам 11 тэрбум хүртэл өсөх юм байлээ. Тэрнээс хойшоо бол нэг хүсэхгүй гэж байгаа. Тэгээд тэр өсөлт нь зөвхөн Африк твд ер нь зөнхлөн байна. Европ, Аз, за тэгээд Америк бусад твүүд ер нь бол хүн амын өсөлт нь гацж байгаа гэдэг тийм судалгаа байгаа юм билэ. Тэгэхээр нөгөө Африкийг сонсохоор амар их боломж байгаа байхгүй юу? Тэгээ би боддгийг хэрвээ би хөрөнгөтэй хүн байсан бол би Африкт очиж бизнес хийгээд тэр саяны зүгээр захимжаагүй гэдэг боломж хүртэлтэй тэнд зөндөө олон юм хийж болох тийм боломж байгаа байхгүй тий. Тэгээд ингээ харахаар Африк бас боломж гэж харагдаад дээрэс нь манай хөрөнгөтэй хүмүүс зөвхөн дотоодын зах зээл дотор хөрөнгөө нэмий гэдэг бага эрсдэлтэй үйлдэл хийж зөвхөн өөрийнхөө өмчийг өсгөх гэж сэтгэхээсээ гадна байгаа зах зээл дээр өрсөлдөөд би үнэхээр бизнесмен муу юм уу биш юм уу гэдгийг нэг сориод үзээсэй гэж би боддیں۔ Тэгээ энийг
сонсохгүй л бахалта тэр хүмүүс завгүй өөр юм хийгээ явж байгаа. Гэхдээ харин залуучууд бидний хувьд бол энэ зах зээл дээрээ яг шинэ боломжуудыг авчирч болох одоо чиний хийж байгаа платформ бол хамгийн зөв зүйлтэй жишээ болох зүйл байна. Тэгээд нөгөө би чамаг анх яг Фандиагийн тухай ярьж явах үед маш гой төслүүдийн дээр орж ингээд олон нийтийн санхүүжилт авах авахгүй төслүүд байх бах. Тэгтээ нөгөө нэг санаагаа алдаад санхүүгийн эрхчлөөнд хүрсэн байгаа хүн тухайн санааг үүсгэн байгуулагч сэдлийг нь олсон хүний зөвшөөрлгүйгээр цаашаа аваа явах тийм боломж бас эрсдэл бас байх юм болов уу гэдэг тийм хардлага үүсчихсэн. Тэгээ энэ бол бас зөвхөн хүн ороод нээлттэй 90 хоног хүртэл байх учраас нэрээ эн чинь болох юм байна штэ гэд. Тэгээ би зүгээр нэг ном уншдаг кофе шоп хийя гэд хийцэн байхад хин нэгэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хүн нэг давхартаа яагаад би энийг хийж болохгүй гэж гэдэл тэр санааг авах эрсдэл байгаа байхгүй юу. Тэгэхээр бас энийг хамгаалсан ямар нэгэн оюуны өмчин тэгээ анх одоо баталгаажсан байт юм уу мэдэхгүй тэр нэг орон зайг бас хамгаалсан зүйл байвал их гоё юм болов уу гэж би бодож суулаа. Яг үнэ оюуны өмч бол том асуудал. Олон улстай ч гэсэн оюуны өмчийг бол айгүй ингэж томоор хөндөж ярьдаг. Тэгээд вебсайтн дээрээ ч гэсэн ингэ зөвлөмж өгдөг байгаа. Яг краудфандингийн платформын хувьд болохоор мэдээж нөө зөвлөх юм аавал зөвлөд явдаг те. Ингээд та татвараа ингэж төлөх ёстой ч юм уу. Оюуны өмчөө та ингэх ёстой шүү ч гэдэг юм уу. Гомдол гарсан үед ингээд бид нэр шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийг ингэ хийгээд өгдөг ч юм уу те. Иймэрхүү зүйл байдаг. Гэхдээ яг эцсийн дүнд бол нөгөө төсөлд санхүүжилт өгөх нь бол яг санхүүжүүлэгчийн өөрийнх нь хариуцлага байдаг тий. Төслөө өөрөө сайн судлах хэрэгтэй. Зөвхөн манай вебсайт дээр байршуулсан төслийг уншаад өгөх биш. Бас тэр байгууллагаа сошиалар хайгаад үздэг ч юм уу тий. Эсвэл ингээд хүн амтнаас асууж үздэг ч юм уу. Ингээ ийм боломжууд байдаг. Тэгээ нэмээд хэлэхэд оюуны өмч дээр яг бид нар юу гэж зөвлөдөг вэ гэхээр Монголд өнөөдөр яг краудфандингийн эрх зүйн орчин яг тусгайлсан хууль гэдэг зүйл бол байхгүй. Тэгэхээр ингээд оюуны өмчийн хуулиндаа бид нар одоо ингээд зохицуулагдаад явхаар байгаа гэсэн үг. Тэгээ тэр оюуны өмч одоо жишээ нь патентлах ёстой санаа байвал патентлахын санаа одоо тэр төсөл санаачлагч өөрийнх нь хариуцлага болж байгаа гэсэн үг. Тэрнээс ш Фандиа өмнөөс нь патентыг олж өгдөг ч юм уу тийм зүйл бол байхгүй. Төслөө нийтлээ санаагаа алдах эрсдэл бол байгаа. Угаасаа байгаа. Тэрийг бол одоо ингээд яаж ч боож хаагаад ингээд чадахгүй зүйл байгаа. Энд чи өөрөө нөгөө барыг одоо нөгөө эрхчлөө тийм зах зээлийн зарчим барыг яваад байгаа шүү дээ тий. Яг л А Б-г бүхэл санааг тэр чигээр нь л хулбарлаад авчаагүй бол яг үнэндээ төсөл санаачлагч маань хөрөнгө оруулалт олох гээд хит хэдүүн дээр очиод уулзахад хүртэл санаагаа алдах эрсдэл бол угаасаа л байгаа. Тэгэхээр энэ эрсдлээ өөрөө тодорхой хэмжээнд бас бодоод тэгээд тооцоолоод орж ирэх зүйл байгаа. Гэтэ ер нь санааг нь хулгаалъя гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд анхдагч санаа гаргасан хүнд нь өөрт нь тэр гал ирмэлцэл нь байдаг хөхгүй тэр passion нь. Тэгээ тэр passionтай хүнийг нь баг та өөрөө хийх гэжсэнээс тэр passionтай хүнтэй хамтраад хийцэн нь таны ирээдүйд үүсэх нухчааг те амархан давах тэгээ дээрэс нь тэр алсын хараанда хүрэх тэр багийг удаан хугацаанд барья гэж бодож байгаа бол тэр хүнтэй хамтарсан хамаагүй дээр байдэн шүү. Зүр хин нэгний санаагаар өөртөө passion гүйж хийж цаг алдчихснаас бас мөнгө үржижснээс тэгээ би зүгээр хулгайлж ирснээс хүнтэй хамт хулгайлаа л гэж зөвлөж байгаа. За би авъя гэж бодсон мэдээллүүдээ бүгдийг авчлаа. Тэгээ авахтаа их тодорхой тэгээ гой гой жишээтэй авлаа. Би магадгүй асуугаагүй хэлж юмсаа гэсэн зүйл одоо санаанд чинь байгаа бол хэлж өгөөрэй. Хэлэх нэг санаа байна. За. Санаа гэх уурайлга гэхүү те. Краудфандинг яг ингээд одоо гол санаа нь бол мэдээж санхүүжилт босгох. Ингээ олуулаа нийлээд ямар нэгэн зүйлд итгэж байгаа болохоор санхүүжилт босч байгаа. Эсвэл ямар нэгэн бенефитийг те үр ашигыг санхүүжүүлэгч маань харж байгаа болохоор ингээ босч байгаа. Гэхдээ энэний цаана ингээ хүний амьдрал байдаг, хүний хүсэл мөрөөдөл байдаг. За энэ цаашлаа тэр төсөл нь амжилттай болчих юм бол
нөгөө л нэг domino effect те нөгөө butterfly effect гэдэг шиг ингээ нэг жижиг үйлдэл цаашаа ямар ийм том одоо шуурга гэдэг шиг те ийм нөлөө үүсхийг бол хинч таашгүй. Тэгэхээр ингээд ийм зүйлд ингээд одоо хүмүүс маань, иргэд маань, нийгэм маань ингээд ийм идэвхтэй байгаасай, оролцоотой байгаасай хамтгийн санхүүжилт бол яг л ийм санхүүжилтийн арчлал ингээд болж байна. Өмнө нь бол ингээл тодорхой хэсэг бүлэг хүмүүс ч юм уу те ингээ нийгмийн давхарга зарим ингээд давхаргын хүмүүс ингээд хөрөнгө оруулагч болдог эсвэл ингээд боломжтой тэр хүмүүс байдаг гэж хардаг байсан бол цаг үе өөрчлөгдөж байгаа шүү. Энэ бол арчлал бий болж гин одоо хүч бол дэмжигч нар санхүүжүүлэгч нарын гарт очих боломж ингээд байгаад байна. Ямар санаа зах зээлд гарч болох уу? Ямар нь амжилттай болох уу? Тэгээд зах зээлийн чиг хандлага нь хайшаа явах нь уу гэдэг нь эргээд санхүүжүүлэгчийн гарт очиж гинэ гэж харж болно. Тэгээ нэмээд төсөл санаачлагч нарт маань бол мөрөөдлөө биелүүлэх ингээд одоо бүтнээр нь биелүүлэхгүй маа гэхэд ядаж ингээд алхмаа хийх боломж ингээд хамаагүй нээлттэй болж байна. Тэгээ энэ бүх юмнуудыг бас бүх хүмүүс маань бодоод ойлгоод тэгээд энэ хамтын санхүүжилтийн соёл те энэ бүх зүйлийг ингээд санхүүжүүлэлт хийхгүй маа гэхэд ингээд цаашгаа мэдээллийг ингээд түгээгээд явхад айжмаар ер нь бол бид бүгд хамтдаа ингээд гоё хөгжөөд явах боломж бол байгаа гэж бол ингээд чин сэтгэлээсээ итгэж байгаа болохоор ийм бас миний нэгэн ийм passion project бас ингээд биелээ болоо явж байна. За өнөөдрийн подкастыг сонссон бүх хүмүүс би өмнө нь олон дугаар дээр хэлжсэн да. Тэгээ би энийг залахгүй хэлсэрлэх болно. Олж авсан мэдээлэлээ та битгий өөртөө дангаар нь үлдээгээрэй. Тэгээ энийг таньдаг хүнтэйгээ, найз нөхөртөөгөө, аав ээжтэйгээ, ах дүүтэйгээ ярилцаад энэ сэдв дээр өөрийнхөө бодлыг хэлээд бусдын бодлыг бас сонсорой. Тэгээд энэ мэдээлэл дан ганц тань дээр байснаар нөгөө хүсэж байгаа үр дүн болон таны хүсэж байгаа үр дүн гарахгүй бид олуулаа мэдчихэж олуулаа хуваалцж ижил тэр үр дүн гарна. Тэгээ бид өөрөөсөө бие биенээсээ хамааралтай амьдарч байгаа юм чинь хамтдаа л хэдүүлээ сайжирч амьдралын чанараа гоё болох гэж явж байгаа шүү дээ. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөл ирсэн байна. Дараагийн дугаар хүртэл баяртай жаргалыг хүсье. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цаашдаа хүргэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкастаа зогсоомооргүй байна. Үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.